За сайн мэцхан уу. Удаа хугацаанд турш влогоор уулзаагүй юм байна. За тэгээд энэ влогоор болохоор би Бээжинд ажилласан аяллаа цуврал болгоод оруулахар шийдсэн байгаа. За тэгээд энэхүү аялалтай маань хамт Joy Tour байсан. За тэгээд манай аялал болохоор ерөнхийдөө газрын аялал байсан. За тэгээд миний явах үеэр болохоор Бээжинд яг шуургаас олоод онцгой байдал зарласан байсан учраас бид яг эхний очих газраа ер нь бол очиж чадаагүй. Наан нь өөр газар байрлсан байгаа. Жинэнд барилсан байгаа. За тэгээд энэ хүү буудал маань болохоор дотроо халуун ашаантай. Тэгээд усан парктай юм бэлээ. Тэгээд би замдаа ер нь л айгүйх ядарсан болохоор яг усан паркт нь халуун ашаанд нь юу нь бол орж чадаагүй. Тэгээд хоол идэж шууд амарсан байгаа. За тэгээд дараагийн өдөр нь яг бид нар гол зорьсон Бээжин хоттой ер нь бол очисон. За энэ хүү буудал маань болохоор бидний аялал дуусах хүртэл байрлах ер нь бол манай буудал байгаа. За тэгээ ер нь бол айгүй тухтай. Тэгээд юмтай ер нь бол ойрхон айгүй дэжгүй буудал байсан. За тэгээд энэ өдөр бол ер нь бол шуургаас болоод майдл юм үзэж чадахгүй учраас буудалтаа байрлаад юм идээд тэгээд юм үзээ тэгээд амарсан байгаа. За аялын маань эхний өдөр бид бүхэн Чамэн гэсэн талбай дээр ирсэн байгаа. За тэгээд энэ хүү газар нь болохоор 570 жилийн түүхтэй газар юм байна лээ. Тэгээд хамгийн анх болохоор Жон Ямэн гэж юу нь нэрлэгддэг байсан. Тэгээд 1965 оноос эхлээд болохоор одоогийн нэршил буюу Чамэн талбай гэж юу нь нэрлэгддэг болсон юм байна лээ. За тэгээд жуулчдын юу нь хамгийн ихээр бас сонирхож ирдэг бүсүүдийн нэг юм байна лээ. За тэгээд энэ Чамэн талбай дээр нь болохоор дэлхийн 23 оронд байдаг. Тэгэхээр маш алдартай лааны тосон музей ер нь байрладаг. За тэгээд энэ хүмүүсийн болохоор Бээжингт хамгийн анх 2014 онд ер нь нэгдсэн. За тэгээд Аз тв орнуудаас их юм бол Хонконг, Шанхай, Уйхан гэсэн ер нь хотуудад байд юм лээ. Тэгээд дотроо болохоор 8 хэсгээс ер нь бүрддэг. За тэгээд улаан хэвсний ёслолд оролцож байгаа алтартнууд, за тэгээд киноны бас жүжигчид, за хөгжмийн алтартнууд, дуучид, за спортын тамирчид, дэлхийн алдартай ер нь нэр нөлөө бүхий хүмүүс одоо баримлууд, за тэгээд телевизийн уран бүтээлчид, за тэгээд яг өөрсдийн Бээжингийн хотын ер нь бас алдарчнуудын хэсэг гэж бас байдаг. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор Хансин буюу одоо лааны тосон баримлуудыг ер нь хэрхэн хийдгүү, хэрхэн бий болдгоо гэдэг хэсгийг ер нь харуулсан байт юм билээ.
тийшээ яваад би болохоор өөр юм үзэх гэдэг юм бол ганцаар үлдчихсэн. За тэгээд энэ Starbucks-ийн салбар нь болохоор хятадын яг уламжлалт хэм маягийг агуулсан гэдгээр юм бол айгүй алдартай мэлээ. Тэгээд би яг эндээс явахаас өмнө яг Instagram-аас харж ирсэн. Тэгээд яг орж үзье гэж бодсон чинь азтай яг энэ пэйж таарсан. За тэгээд ийм газрын зурган дээр харж байгаачлан ер нь бол энэ талбар маш том учраас ер нь бол үзэж харах юм бол амар ихтэй мэлээ. Ер нь бол нэг бүтүүтрийн хон бол барахааргүй. За тэгээд энэ хүү талбайд болохоор гар урал тэгээд дээрэс нь уран дарахчууд, хувцас, хоол гэдэг ер нь бол маш олон төрлийн ер нь бол үзээд дуусахгүй хэмтэй мэлээ. Тэгээд одоо энд гарч байгаа ах бүр амар нийттэй яг юу бодож зогсож байгаа юм бол доо хөрхий гэж бодохоор. За тэгээд энэ хэсэг бүр амар сонирхолтой. Шууд ингээ хүнийг нь харж агаад өөрсдийнх нь хүссэн биен дээр нь яг ингэж хийж өгд юм лээ. Энэ бүр амар сонирхолтой байсан. Тэгээд дараа яг тухтаа очих юм бол яг энийг хийлгэж амнаа гэж юу нь бол бодсон. За тэгээд цаашаа явахаар юу нь бол хоол, бэлэг дурсгалын зүйлс гэдэг юу нь бол маш их зүйлс юу нь бол юм байт юм лээ. Тэгээд та нар өөрсдөө очиж үзэх юм бол юу нь бол аюу сонирхолтой. Тэгээд очиж үзээрэй гэж юу нь бол хүсье. Хятад улсад болохоор Google Map юу нь бол дэмждэг юм байна лээ. За тэгээ би гайдаас асууж аваад яг хятадд ажилладаг мапыг нь олоод за тэгээ метрогоор ямар ч асуудалгүй юу нь бол ийш тийшээ явж очиод байсан. За тэгээ миний Бээжинд очих бас том зорилгоудын нэг нь болохоор ялчгүй 798 Fine Art District байсан. За тэгээд энэ нь болохоор Бээжингийн Чаян дүүргийн Дашанси хороолд байрлах 50 жилийн настай цэргийн зорилттой хуучин үйлдвэрийн барилгуудыг ингэж багтаасан юм бол зөксөлбөр юм байлээ. За тэгээд 2002 онд болохоор Хуарю тэгээд гэрэл зурагчин Шу Ён гэсэн хоёр хүн ер нь бол анх бий болгосон. За тэгээд түүнээс хойш болохоор 2003 онд 30 гаруй зураач дизайнеруудаас ингээ бүрдсэн тийм урлагийн бүр нийгэмлэг ер нь бол бий болсон. За тэгээд та нар бүр ингээ үүднээсээ ороход л бүр ингээ вау гэд бүр ингээ уулга алмаар тийм гоё өрмөц ер нь бол архитектурын шийдлүүд, уран бүтээлчдийн бүтээлийг ер нь бол харах боломжтой. За тэгээд дан ганц галерей ингээд уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс гадна маш олон төрлийн ийм алдартай энэ кофе шопууд, за одоо кафе, хоолны газар, за тэгээд бэлэг дурсгалын зүйлс, винтэж дэлгүүрүүд, трифт дэлгүүр гэдэг ер нь бол бүр хизээж таныг уйдаа харахгүй тийм олон зүйлийг ер нь бол багтаасан тийм том ер нь бол дүүрэг юм байлээ. Тэгээд бүр Бээжинд очивол бүр ер нь бол бүр заавал ингээд зорчж үзээрэй гэж ер нь бол ингээд хүсмээр байна. Зарим нь ер нь бол таксгүй байт юм билээ. Гэтээ дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь ер нь бол амар найрсаг, тэгээд уран бүтээлүүдээ ер нь бол маш гоё тайлбарлаж өгдөг. Ер нь бол хүмүүс байт юм билээ. Тэгээд бүр ингээ бүтэнгийн үзийхээр ер нь бол бүр ингээ
цаг бүр үнэхээр хүрэхгүй байсан. Тэгээ дээрэс нь нөгөө амар шуурхтай нөгөө нэг үе байсан болохоор бас ер нь цаг агаарын байдал ч гэсэн ер нь бол жоохон онцгүй байсан. Гэхдээ яг хуу маш амжилттайгаар ер нь бол яг үзье гэсэнүүдээ хинхин ер нь бол үзэж чадсан. Тэгээд энэ өдөр бүр 3 кофе шоп ороод кофегоо хэтрүүлээд жоохон зүрхтэлсээд. Гэхдээ яг хуу гойсан. За энэ болохоор миний 798-д орсон хамгийн сүүлийн газар байсан. Миний 3 дахь кофе шоп гэсэн үг. За тэгээд та нар хэрэг Google Map-аас 798 гэдээ хайгаад үзэх юм бол бүр ингээд амар ариун тийм түүхтэй газар байлээ. Би зүгээр та нарт бол түрүүн товчхон хүргэсэн. Тэгээд миний эхний өдөр бол ингэж өнгөрлөө. Тэгээд удахгүй дараагийн 2 дахь влогоор ингээд уулзъя. За баяр таа.